Петроматод компани засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээтэй гэдгээрээ төрий барьж, Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж, Матад 20 дугаар талбайд хайгуулын өрмийн үйл ажиллагааг дур мэдээ явуулсан. За тийм учраас аймаг сумын засаг дарга нар иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Петроматод компанийн хууль бус үйлдэлийг тасдан зогсоох асуудлаар 7 сар гаруй хугацаанд ажиллаж, Петроматод компани газрыг чөлөөлж, хуулийн өмнө хариуцлага хүлээхэд хүргэсэн. За гэтэл иргэдийнхээ дуу хоолой болж төрд төлөөлөн суугаа Матад сумын иргэдийн урлын төлөөлөгчд эх 2020 онд Петроматод компанид шинээр 4 газар, энэ жилийн хууль бусаар ашигласан 2 газрыг нийтдээ 6 газар хайгуулын кемпийн зориулалтаар газар олгожээ. За Матад сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал 2019 оны 11-р сарын 29-ний өдөр болж 14 төлөөлөгч хуралдаа оролцсоноос 8 дэмжиж, 3 татгалзаж, за 3 санал өгөөгүй байна. Бид нар бол төлөөлөгчдийн хурал гэдэг бол төлөөлөгчдийн олонхын шийдвэрээр явдаг. Миний хувьд бол эсрэг саналтай байсан боловч төлөөлөгчдийн олонхын саналыг бол даган биелүүлэх нь бол төлөөлөгч болоод хурлын даргын үүрэг юм аа. Тийм учраас бид нар яг энэ төлөөлөгчдийн энэ дэмжсэн, энэ татгалзсан гэдгийг бол би энд бол зарлан хэлэх шаардлага байхгүй. Ирэх 20 онд Матад сумын тулгуурласан асуудал болоод байгаа шинэ цэцэрлэгийн асуудал дээр бол дэмжлэг үзүүлж шинэ цэцэрлэгийн асуудлыг эхлүүлнэ гэсэн саналуудыг тавьсны үндсэн дээр бол төлөөлөгчдөө олонх нь дэмжсэн байгаа. Петроматод компаниг эрс эсэргүүцэж байсан Матадын төлөөлөгчд гинт бодлоо өөрчилж Петроматод компанид газар олгосон нь ямар учиртай вэ? Саяхан улсын төсвийн хөрөнгөөр буюу ард түмний татварын 300 сая төгрөгөөр их засвар хийсэн цэцэрлэгийг шинжилнэ гэсний төлөө юу? Эсвэл өөр сонирхол байна уу? Ямар ч байлаа гэсэн газрын төсний 19-р талбайг 20 гаруй жил ашигласан Петрожана Даашин намсаг компаниас Матад сум ямар ч үр өгөөж хүртэж чадаагүй байхад дахин нэг компаниар байгаль орчноос үүдгүүлж гүний усны хомсдолд орох нөхцөлийг дээрх шийдвэр бүрдүүлж байна.